Сайн байцгаана уу? Хоол зүйч Маргалгаа байна. Өнөөдөр би та бүхэнд 9 дахь удаагийн цуврал сургалт болох хүүхдийн хоол шин тэжээлийн тухай ярина. Энэ дундаа бага насны хүүхдийн хоолны тухай ярина. Сургалтын агуулга маань 1-6 настай хүүхдийн хоолтын гэр зөвлөмж, хүүхдийн хоолны хэмжээ, хүүхдийн шүтлэлт, зарлах ур чадвар, хоолны туршил сайжруулах зөвлөмж, Z-score-ийн тухай, хүүхдийн усны хэрэглээ, сахарын хэрэглээ, давс тосны хэрэглээ, суулгалтын үеийн зөвлөмж, ханиадны үеийн зөвлөмж зэрэг агуулгаар сургалтаа орно. Тэгэхээр эхлээд гэр зөвлөмжийн тухай ярилцъя. Гэр зөвлөмжийн дотроо насны ангиллаар байдаг. Өсвөр насны гэр зөвлөмж, жирэмсний үеийн гэр зөвлөмж, насны гэр зөвлөмж гэдэг. Энэ одоо бүгдээ 1-6 настай хүүхдийн зөв ололтын зөвлөмжтэй танилцсанаа. Гэр зөвлөмж маань хүнсний бүтээгдэхүүнийг бүлгээр нь ангилсан байдаг. Ороос нь эхлэл үр тарианы бүлэг, жимс, хүнсний ногооны бүлэг, сүүс үн бүтээгдэхүүний бүлэг, махан бүтээгдэхүүний бүлэг, тосны төрлийн бүлэг. Урд хэсэгт нь болохоор хоногт хэрэглэх нэгжүүдийг бичсэн байдаг. Нэг нэгж маань 80 ккал тэмцдэг. Үр тарианаас 7 нэгж, хүнсний ногоо жимснээс 2 нэгж, сүүн бүтээгдэхүүнээс 3 нэгж, махнаас 3 нэгж. Ингээд нийт нэгжүүдийг 80 ккалорид үржүүлээд үзэхээр хүүхдийн хоногт шаарддаг илчлэгийн хэмжээ гардаг. Тэгвэл 1-3 настай хүүхдэд маань 1000-аас 1040 ккал. 4-6 настай хүүхдүүд маань 1300-аас 1400 ккал хэрэглэж ивэл болох нэ. Ардлын хэсэгт нь болохоор нэгжүүдийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Нэг нэгж нь ямар хэмжээний бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм бэ гэдэг. Жишээлбэл энэ үр тарианы өдөрт 7 нэгж бүтээгдэхүүн аавна гэдэг маань. Жигнэж ирсэн гурил 1 аяга нь 1 нэгжтэй тэнцэнэ. Гэрийн борцог 2 ширхэг нь 1 нэгжтэй тэнцэнэ. Нэг цэсэм талах маань 1 нэгжтэй тэнцэнэ. Нэг ширхэг төмс нь 1 нэгж болно гэсэн. Тэгвэл болсон гомь, будаа, бүнтүүз энэ 1 аяга хэмжээ маань 2 нэгжтэй тэнцэнэ гэсэн. Тэгэхээр эндээс тооцоолж үзээд бүгдээрээ хоногт 7 нэгжийг бүгд минь авах шаардлагатай байна. Тэгвэл хүнсний ногоо жимснээс 2 нэгжийг авах шаардлагатай гэвэл нэг алин мэдвэл 1 нэгж, 2 нэгж болно тий. Тэгвэл киви жүрж тоор маань 1 ширхэг нь 1 нэгж болно. Байгалийн жимснүүд маань 2-1 аяга нь 1 нэгж болно. Сүүн бүтээгдэхүүнээс хоногт 3 нэгжийг хэрэглэх шаардлагатай гэж. Тэгвэл 1 аяга сүү, эсвэл 1 аяга тараг маань 2 нэгжтэй тэнцэнэ. Арс, аруул, ээжгээ зэрэг маань 1 нэгжтэй 30 г арс нь 1 нэгжтэй тэнцэнэ гэж ойлгоно. Тэгэхээр махан бүтээгдэхүүнээс 40-50 г малын мах байвал 1 нэгжтэй тэнцэнэ. 60 г дахианы мах маань 1 нэгжтэй тэнцэнэ. 1 ширхэг өндөг нь 1 нэгжтэй тэнцдэг байх юм. Тэгвэл өдөрт 3 нэгж махан бүтээгдэхүүн хэрэглэе гэж байна тийм. Тэгэхээр 100 г вандуу хэрэглээд 1 ширхэг өндөг хэрэглээд 40 г малын мах хэрэглэхэд ингээд 3 нэгж маань гүйцэж байна гэсэн. Тосны төрлөөс харин өдөрт 1 нэгжийг хэрэглэх шаардлагатай гэж. Тэгвэл ургамлын тос, маасл, цэцгий, зөөхий, шар тос, эдгээр тосууд маань 2 цайны албаг нь 1 нэгж болдог байх нэ. Дээшлэх тусмаа ингээ хэмжээ нь багасаад хэрэглэх хэмжээ нь багасаад байгааг анзаарч байгаах. Тэгэхээр харин ийм хязгаартай хэрэглэх хүнс нь болохоор хит боловсруулсан, их тосон чарсан бүтээгдэхүүн, чипс, шарсан төмөс, хамттан төрлийн бүтээгдэхүүнүүд маань хязгаартай хэрэглээрээ буюу 7 хоногт 2-оос олон хэрэглэж болохгүй гэж. Ингээд харин давсны хэрэглээ маань бага насны хүүхдэд 2 г, сахарын хэрэглээ маань 10 дээр нэмэх асах 5 г байдаг байх нэ. Усны хэмжээ маань өдөр бүр хүүхд маань 5 аяга ус буюу шингэн хэрэглэж байх нь.
хоолны хэмжээг энэ зурган дээр харуулж байна. Эхний баг нь хүүхдийн порцийн хэмжээ, хоёр дахь хэсэг нь насан туршидтын порцийн хэмжээ. Тэгвэл хүүхд маань 1-ээс 3 наснд нэг удаад 300-аас 350 г хоол хэрэглэх нь 4-өөс 6 наснд 350-аас 400 г хоол хэрэглэж байгаа юм байна. За хүүхдийн хоолтын тавгийн хэмжээ бас байдаг. Насан туршидтын 26 см бол хүүхдийн маань 20 см байх. Харин аяга нь насан туршидтын 16 см бол бага насны хүүхд маань 11 см аяга хэрэглэх нэ. За бид нар бас ингэж интернетээс хоолны жор орц цайгаал хийх гэхээр оозоор хэмжсэн, LB-гээр хэмжсэн байдаг. Эсвэл tablespoon, teaspoon гэж хэмжсэн байдаг. Эдгээрийг бас шилжүүлэх нэгжийн хэмжээг харуулж байна. За хүүхдийн шүтлэлттэй холбоотой анхаарах зүйл байдаг. За бага насны хүүхдийн шүтлэлт 8 сараас эхлээд явагддаг учраас энэ бага насны хүүхдүүд маань шүтлэлтээсээ болоод хоолны туршил муудах, зааж чадахгүй байх зэрэг асуудлууд үүсдэг. За шүтлэлт маань ямар үүрэгтэй гэхээр зарлах болон үгийг зөв дуудах, нүрийн зөв хэлбэр бүтцийг бүрдүүлэхэд гол үүрэгүүдтэй байдаг. Тэгвэл бага 1 насны хүүхэд маань дөнгөж урд шүднүүд ургаж эхэлж идэг. Хоол хүнсүүдийг дөнгөж тасалж чадна. За харин буйлаараа буталж идэг. 1.5 настай хүүхэд маань нэгдүгээр араа шүд цухууж эхэлнэ. Буйлаараа буталсан хിവэр байдаг. 2 настай хүүхэд бол урд дээд доод дөрөв шүд бүрөө ургасан байдаг. 2 дугаар араа цухууж эхэлнэ. Араагаараа бутлаад харин зарчлах хүч нь бол сулвтар байдаг. Тэгэхээр сайн жаргалууртай хүнсүүд бол энэ насанд өгж байгаа хэрэгтэй. 3 насны хүүхэд маань 2 араа бүрэн ургасан байна. Зарчлах хүч сайтай болсон байдаг болохоор хатуу төрлийн гааруул мөрөлөх ч юм уу хатуу хүнсүүдийг хэрэглэвэл зохимжтой байна. Харин 4-өөс 5 наснд шүд маань цоорч эхэлнэ. Тэгэхээр зарчлах шүд хүч маань буцаад суларч идэг. Харин байнгын араа шүднүүд ургасан байдаг. Энэ наснд болохоор хүүхдийн шүд цооролтоос сайтар сэргийлээд шүдийг цааруулах хүнсүүд хэрэглэхээс татгалзсан. Жишээлбэл наалтамхай чихэрлэг хүнсүүдээс татгалзсан. За бага насны хүүхдүүд шүд ургалтыг сайтар шалгаж явах хэрэгтэй. Шүд ургах үед шүд захтнах, за тоглоомоо мэрмээр болох жаргалууртай хүнсүүд ингээд зулгаагаад идэх тийм. За мөн бас шүд унах наснд болохоор шүд хөдлөөд эхлэхээр хоолны дуршил буурдаг. Шүд хөдлөх болон шүд ургах үед бас шүд маань өвчлөлттэй байгаад идэг. За хүүхдүүд маань хоолныхоо дараа шүдээ угаах юм уу усаар амаа зайлуул их сайн байдаг. Шүд хорхотгоос сэргийлж байна. За шүдээ угаахт нас бид нэр сайн тусалж өгөх хэрэгтэй. Ээж аавууд маань ягаад гэхээр араа шүдэндээ хүүхдүүд хүрч чадахгүй, завсар хоорондын сайн угааж чадахгүй учраас ээж аав нар маань шүдийг угаахад тусалж өгөөрэй. За хэрвээ шүд цоорчсон бол харин яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. За яагаад вэ гэхээр шүд цоорвол жаргалт муудна, жаргалтаа дагаад хоол боловсруулалт муудна. За энэ үед бол ходоодонд ачаал багтай зөөлөн хоолууд өгч болно. За мөн шүдний бат бөх байдлыг дэмжихэд бид нэр уурглаа, кальцаар баялаг хүнс сонгох хэрэгтэй байдаг. Зарчлах ур чадвар ямар ач холбогдолтой вэ гэхээр сайн жаргалснараа бидний шүд сайн бэхжин, хоолны шингэц сайжирна. Зааж ажиллахаар бид мэдээж шүлс ярилгараад тархи нэцсэн хангамж сайжирснаар ой тогтоолт нэмэгддэг. За мөн хэл ярианы хөгжил маань сайжирдаг. Сайн жаргалах тусам хэл туртаа ордог. За мөн шимт бодисуудын задралыг сайн явуулснаар шимэгдэлт нь бас сайжирдаг. Тэгэхээр энэ бага насны хүүхдүүд бас хэд цутан хоолыг бол багасгах хэрэгтэй. Жаргалууртай хоолыг өгчийвэл зохимжтой. Зарчлагтай мөн олон давтамжтай удаан зарчлагуул сайн. За сайн жаргалаад ирснээр бидний шүлс ялгарч сайжирна, хоол бүрэн задрна. За ходоодонд хоол сайн боловсрохна. Мөн 4-өөс 6 насны хүүхдүүд маань хэлний дасгалыг сайн хийж өгвөл энэ зарчлах ур чадвар сайнаар нөлөөлдөг. За мөн сайн жаргалснараа эрүүн нүрийн зөв бүтцтэй байх нь. За харин
Усыг бол нөгөө хоолноос өмнө юм уу дараа нь 30 минутын зайтай хэрэглүүлээс зохимжтой. Тэгэхгүй болохоор нөгөө хүүхэд усаа хоолтойгоо цог хэрэглээд тахаар зарчлах нь багасаад шууд ингээд хоол маань гулсаад орчдөг. За мөн усыг ингээ хоолтойгоо хамт хэрэглэхээр хотоодны хүчил багасаад хоол шингээлт маань бас дагаад багасдаг. За сайдарч ажилласнараа бид нараас хүүхд цадах мэдрэмж төрөөд хит их хоол идэх, тархалтаас сэргийлэх боломжтой байна. За хоолны дуршил сайжруулах зөвлөмжийг хүргэе. За энд нь болохоор нэгдүгээр хоолны хэрэгслийн сонголт чухал нөлөөтэй. За тод өнгөлөг эсвэл хэлбэр дүрстэй, насанд нь тохирсон, гарт эвтэйхэн эсвэл хагарч бутрахааргүй бүтэцтэй, ширээнд наалддаг зэрэг ийм аяг тавг хэрэгслийг сонгох зохимжтой байдаг. За хоолны дуршилд мөн цаг их чухал нөлөөтэй. Цаг нь 2-3 цагийн зайтай ойрхон багаар хоолвол хоолны шингэцэн цай нөлөөтэй. За тэгээд эндээ бүр цэрүүлэг тавиад өгсөн ч болно. За хоолны туршилт мөн бас хоолоо идэж явах үед утас болон зурагтаас хол байх хэрэгтэй байдаг. За утас болон зурагт үзээд тахаар хүүхдийн анхаарал сарнаад хоолны туршил буурч идэг. За мөн гэр бүлэрээ хамтдаа нэг ширээн цугаад хооллоход хүүхдийн бол бас туршил сайнаар нөлөөтэй. За хүүхдээ энэ брокколи гэхэд ямар ач тустай юм. За хүнсний ногоонууд болон жимснүүд нь ямар ач тустай юм. Махан ургаар баялаг, сүүн бүтээгдэхүүн кальциар баялаг гэдэг ингээд хүүхдүүдэд хоолыг нэг тайлбарлаад өгчүүл бас хүүхдэд туршилт нөлөөлдөг. За дараагийнх нь болохоор хүүхдийн хоолны тавхлалт. Хүүхдийн анхаарлыг татгууц, гоё үзэмжтэй, чимгэлсэн, за дуртай үлгэрийн баатраар нэм амтны дүрсээр нь чимэглээ тавглаад өгвөл хүүхдийн хоолны туршил сайжрах нь. За хоолыг олохдоо болохоор олон нэр төрлөөр нь. За махны төрлөөс үр тариа, жимс ногооноос гэдэг олон төрлийн сонголттой байвал хүүхд маань аль нэгийг сонгоод идэх нь. За дараагийн хэсэг маань хүүхдийн Z-скор буюу өсөлтийн мөрийг танилцуулъя. Энэ маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн хоолтыг үнэлэх буюу жингийн дутагдaltaй байна уу, өсөлт тотролттой байна уу, тархалтай байна уу зэргийг үнэлдэг үнэлгээний шалгуур байдаг. За энэгээр бид нэр хэвсэн мэддэг нэг хүүхдийн ягаан төвтөр дээр энийг бас оруулж өгсөн байдаг тийм. 5 хүртэлх насны хүүхдийг Z-скороор үнэлнэ гэдэг. За тэгвэл энэ маань ингээд 0-оос дээш нэмэх 1, нэмэх 2, нэмэх 3. За 0-оос доош хасах 1, хасах 2, хасах 3 гэсэн үнэлгээтэй байдаг. Энэ маань болохоор насанд нь тохирсон өндрийг харьцуулсан байна. За тухайн хүүхэд 2 настай байвал хэдэн сантиметр өндөр байна. Тэрэнд нь харьцуулж үзээд за энэ маань 0-тай тэнцэж гин үү, ногоон шугамнаас дээш үү, доош үү гэдгээс хамаарна. За насанд нь тохирсон өндрийг харьцуулт болохоор хасах 2-оос доошлоод байвал намхан буюу өсөлт тоцролттой, хасах 3-аас доошлвол хүн төлбөрийн өсөлт тоцролттой гэж үздэг. За хажууд нь насан тохирсон жингийн харьцуултыг харуулсан байна. За гол шугамаас 0-оос буюу доошлоод хасах 2 шугамаас доош бол тураалтай, хасах 3-оос доош бол хүн төлбөрийн тураалтай гэж үздэг. Тэгэхээр та бүхэн маань ягаан төвчийнхаа ардах хүүхдийн энэ насанд нь тохирсон өндөр, насанд нь тохирсон жинг байнга хэмжиж яагаад хүүхдээ хэр хэмжээний өсөлт тоцрол болон жингийн илүүдэл байна уу, тураалтай байна уу зэргийг хэмжиж болох нэ. За цэцэрлэгийн насны хүүхдүүд болон сургуулийн насндас ингээд Монгол улсын сайдуудын 3 сайдын хамтарсан тушаал байдаг. За энэ болохоор 20 онд батлагдаж гарсан. За цэцэрлэгийн насны хүүхэд тэгвэл өдрийн цэцэрлэг буюу 8 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг маань нийт хоногийн илчлэгийн 80%-ийг хангана. 24 цагийн цэцэрлэг бол 100% хангана. Харин ерөнхий боловсролын сургуулийн өдийн хоол хөтөлбөр маань хүүхдийн нийт илчлэгийн 35%-ийг хангана гэж үздэг. За тэгвэл хоногийн илчлэгийг
дараах байдлаар хуваарлдаг. Өглөөний хоолнд 20-25%, бага үдийн цайнд 10-15%, өдрийн хоолнд 35-40%, их өдөд 10-15%, оройн хоолнд 20%-ийг илчлэгийг хангаж ивэл тэнцвэртэй болж байна гэж үздэг. Энэ тушаал дээр маань 1-ээс 3-наас 4-өөс 6 насны хүүхдийн илчлэгийг өсвийн бүтээгдэхүүний төрөл бүрээр хоног хэрэглэх хэмжээг тооцоолж өгсөн байдаг. За энэ дундаа уургийг хэдэн грамм хэрэглэх үү? Өвөг тосыг хэдэн грамм хэрэглэх үү? Нүүрс ус нь хэдэн грамм байх үү? За энэ грамм нь нийт илчлэгээтэй хуваарлбал нийт хоногийн илчлэгийн хэдэн килокалори болох уу? За үндсэн шимт бодисынхаа хэдэн хувийг хангаж байна? За нүүрс усны 4-6 настай хүүхдийн хувьд гэхэд хоногт 208 грамм нүүрс ус хэрэглэх нь энэ нь болохоор 832 ккал илчлэг болох нь нийт илчлэгийн 59%-ийг хангаж байна гэж үздэг. За тэгээд нийтдээ 1402 ккал хэрэглэж ивэл энэ хоногт шаарддаг зөвлөмж хэмжээ болдог байна. За ингээд хүүхдүүд маань усны хэрэглээ бас чухал байдаг. За бага насны хүүхдүүд маань биеийн ихэнх хувь нь уснаас бүрдэж идэг. Харин насан туршдын маань 60% нь уснаас бүрдэж идэг. За тэгвэл ус маань яг ямар үүрэгтэй гэхээр бидний хоол хүнсээр авч байгаа шимт бодисыг уусгах, за хэрэгцээтэй газар нь зөөвөрлөх, мөн илүүдл хорт бодисыг биеэс гадагшлуулах зэрэг гол үүрэгтэй байдаг. Тэгэхээр 1-ээс 3 насны хүүхэд маань 4 аяга ус хэрэглүүл зохимжтой. 4-өөс 8 наснд 5 аяга, 9-өөс 13 наснд 6 аяга гэх ингээд насаараа бас хэрэглэх усны хэмжээ минь өөр байдаг байх нэ. За сахарын зохистой хэрэглээ мэдлэр ярив. За сахарын хэтэрхий амттан сахар агуулмж ихтэй хүнс хэрэглээд тахаар биднээс хор нөлөө ихтэй байдаг. Үүнд нь болохоор чихрийн шижин, за шүд цорох, тархалалт, за зүрх судасны өвчин, ясны сэргэжилт зэрэг өвчнүүд тусах эрсдэлтэй. Тиймээс бүгдээрээ хүүхдийнхаа сахарын хэрэглээнд анхаарах хэрэгтэй. За 1-ээс 2-оос 4 наснд тэгвэл 15 грамм буюу 4 албаг. За 4 албаг тэгвэл сахар маань 1 лаз кола уучгаад бүтэн 6 албаг сахар хэрэглээ болчих. Тэгэхээр сахарын хэрэглээ энд одоо зарим хүнсэнд дагуулагдах сахарын хэмжээг харуулсан байна. Албагаар 1 албаг нь 4 грамм сахараа гэж үзэж байна. За тэгвэл нэг цэсэн билуу идэхэд л нөгөө 4 албаг бага насны хүүхдийн маань хэрэглээ хангалттай үрчгэнэ. За жуус бабл tii уулаа гэтэл бас 4 албаг сахарын хэрэглээ болчихно. Тэгэхээр бага насны хүүхд маань 4 албаг сахарын хэрэглээ бол зөвлөмж хэмжээ байдаг байна. Давсны хэрэглээний хувьд за хоолны давс маань натрий, хлор гэсэн хоёр хэмжээ нэгдлээс бүрддэг. За натрий маань шүнт бодисыг зөөвөрлөх, булчингийн үйл ажиллагааг дэмжих, шингэнийг зохицуулах, даралтыг зохицуулах зэрэг үүргүүдтэй. За тэгвэл бага насны хүүхдэд маань 1-ээс 3 наснд 2 грамм, 4-өөс 6 насны хүүхд маань 3 грамм давс өдөрт хэрэглэх шаардлагатай байна. Харин зөвхөн натрий буюу содын хэмжээг бодохоор 0.8, 1.2 грамм. Зарим хүнсний бүтээгдэхүүний шошгыг харуул зөвхөн содиумоор нь бичсэн байдаг. За тэгвэл өдөрт хэрэглэх содын хэмжээ маань ийм 0.8 байх нэ гэж үздэй. Та бүхэн минь хүнсээ сонгохдоо сод багтаа эсвэл давс багтаа хүнс сонгож хэрэглэж байгаарай. Тосны хэрэглээний хувьд тосыг дотор нь ханаагүй тос, хансан тос, транс тос гэж ангилдаг. За ханаагүй тосууд маань тасалгааны температурт шингэн бүтцтэй урамлын гаралтай тосууд байдаг бол хансан тосонд маань хатуу төлөвтэй амьтны гаралтай тосууд ордог. За транс тос гэхээр үйлдвэрийн аргаар гидрогенжүүлээд хэд эсэлтүүлээд ингээд шингэн тосыг хатуу төлөв байдалтай болгоод авсан одоо бүтцийн өөрчлөлтөнд тос гэсэн. Харин нэг одоо шингэн тосыг дахин халаагаад өндөр температурт
ашиглаад ахаар энэ тос маань бүтцийн өөрчлөлт трансэлбэртэй болчихдог. Тэгвэл бага насны хүүхдэд нийт тос маань 38-аас 40 грамм хэмжээтэй байх нь. Үүнээс хансан тос нь 9, ханаагүй тос нь 29-с 32. Тэгэхээр бид нэр хансан тосыг бас бага хэрэглэх нь ихэвчлэн ургамлын гаралтай оливын тос, жидүүн жимсний тос, рапсын тос, наран цэцгийн тос, зэрэг шингэн тоснуудыг хэрэглэж ивэл илүү зохимжтой байх нэ. Хэд хансан тос маань холестерин ихээр агуулдаг учраас бидний зүрх судасны өвчлөл нөлөөтэй хэд их хансан тостой хүмүүс хэрэглээд байвал бид нар маань судасны хананд маань өөхөн тов руу үсээд энэ маань цусны урсгалыг хэвэн явуулахгүйгээс болоод даралт хэсэг зүрхний шигдээс болох зэрэг эрсдлүүдтэй байдаг. Дөрөв сахар хэрэглээ, давсны хэрэглээ, тосны хэрэглээ ярьсан эдгээрийг бид нэр шошгон дээр бас тэмдэглэж өгсөн байдаг. Гэрлийн зарчим буюу замын гэрлийн улаан ногоон шар байдаг, шар гэрлээ. Тэгвэл ногоон хэмжээтэй нь хэрэглэж болох хэмжээ. Жишээлбэл сахарыг аваад үзвэл шошгон дээр ногоон тэмдэглэгээтэй. 100 г-д 5 г-аас бага байвал бид нэр хэрэглэж болох нэ гэж үзсэн. Үүнтэй адилхан ингээд тос гэхэд 3 г-аас бага 100 г хүнсний бүтээгдэхүүн ярьж байгаа. Хансан тос гэвэл 1.5-аас бага, давс гэвэл 0.3 г-аас бага байвал эдгээрийг бид нэр үндсэндээ сонгож хэрэглэж болох нэ. Ногоон өнгийн өнгөтэй байвал. Шар байвал анхаараарай. Энэ маань хэмжээнээс итрэх гэдэг шүү. Гэдгийг анхааруулж байна. 100 г-д сахарын хэмжээ 5-аас 22 г байвал энэ бол бас анхаарах хэмжээ болох нь. 22-оос дээш болоод байвал энэ нь бол аюултай хэмжээ шүү гэдгийг анхааруулж байна. Тэгэхээр улаан өнгүүдийг бол хэрэглэх хэрэггүй байх нь өндөр хэмжээгээр орсон байна гэсэн. Ногоон байвал хамгийн зохимжтой хэмжээ байх нэ. Ингэж ойлгоод худалдаа авалт хийхдээ хүнсний бүтээгдэхүүний шошгыг харж худалдаа авалт хийгээрэй, сонголтоо хийгээрэй. Ингээд суулгалтын үеийн зөвлөмж. Хүүхэд маань суулгаад байвал бид нар ямар арга хэмжээ авах вэ гэвэл бүлийн шингэн сайн өгнө. Үүнд нь болохоор бид нэр хорсоол гэж нэрлэдэг тийм. Хорсоолын усамлаа өвчлөх нь хэд их шингэн алдаад байвал эрцийн дутагдалт орно. Тэгээд пробиотик хүнсээс хэрглэж болно. Тараг витамин хүнсүүд хэрглэж болох нь. Мөн BRAT гэсэн зөвлөмж байдаг. Энд нь болохоор банан хэрэглэх, iron rice буюу будаа. Энэ алюмины нухаш байдаг. Apple. Тин болохоор тост буюу цагаан талах. Эдгээр маань хүнсний хүүхдийн өтгөн хаталт үед зохимжтой хэрэглэх хүнсэнд ордог. Харин хязгаартай хэрэглэх хүнсэнд болохоор хэд чихэрлэг бүтээгдэхүүн, хэд ундаа, газтай ундаанууд болон түүхийн хальттай жимснүүд байдаг. Түүхийн жимснүүд болохоор бүр хүүхдийн бактери, вирусын өсөлтийг дэмжиж суулгалтыг улам эрчимжүүлдэг. Тэгэхээр хальттай жимс ногоон болохоор эслэг ихтэй болохоор бас гэсний хүрэлцэх хөдөлгөөнийг дэмжиж гүйлгэлтийг улам дамжруулна. Эдгээрийг бол хоригдж байгаа хязгаарлах хүнсэнд болон эслэг ихтэй хүнсүүдийг хоригдж байна. Тэгээд чихэр ундааны хэрэглээг хязгаарлах нэ. Одоо яг өвлийн улиралд ханиад том уу их тусч байна тийм. Ханиадны үеийн зөвлөмжөнд нь бүгдээрээ хүүхдээ сайн дулаан авцлах нь, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх нь, цайтар унтаж амарх нь, давс содны усамлаар хоолойг зайлах нь, гарыг тогтмол угаана, гадуур явахдаа маска зүүн, гэртээ чигтэй цэвэрлэгээгээрэй. Мөн дархлаа дэмжих бага насны хүүхдэд бол цэгийн илгээг хийж өгч болдог. Дархлаа дэмжих хүнсэнд бол жимс хүнсний ногоон, амин дэм, эрцээр баялаг, мөн халуун анс, нэрс, цэцрагны шүүс маань антиоксидант өндөртэй жимсүүд байдаг. Хоолнд нас саримс цагаангаа хэрэглэдэг бол дархлаа дэмжинэ. Цээн амин дэмээр баялаг, брокколи, киви, нимбэг зэрэг хүнсүүд маань дархлаа дэмждэг. Мөн ясны шүүл гаргах, шүлтэй хоол,
дэлгүү хэрэглэх, ураглаг хүнс, дахианы мах, өндөгдөх, буш хаш зэргийг дэлгүү хэрэглэх, халуун аарц, сүү уух зэрэг нь бас хүүхдийн тархлааг дэмжиж өгнө. За ханиадны үедлгаар хязгаарлах хүнсэнд чихэр амттан, шоколад, хүйтэн ундааж ус, хэтэрхий даршилсан утсан боловсруулсан давс ихтэй хүнс, түргэн хоол, бургер, пизза, шарсан төмөс зэргийг бол хориглох, хязгаарлах хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн сургалт маань нүрээ дуслаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.